За юуны өмнө одоо нийт одоо хөгжлийн бэрхшээлтэй одоо төрөлхийн болон олдмолтой ийм иргэдтэй бол одоо олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний одоо мэндийг хүргье. Хөгжлийн бэрхшээл гэдэг маань бол одоо өөрөө тэр хүмүүсийг бол одоо эрхийн хязгаар гарлах ийм зүйл өрөөдөөч биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол маш олон потенциал боломж болцоо бол бий. Бид нар бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол одоо багахан тэтгэмж өгчөөд одоо боллоо. Нийгмийн одоо бараг хавтгаарсан халамж төр гэж зарим ярьдаг те. Тэгэхээр 112 мянган одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол бий. За осол аваарт ажил хөдөлмөрөөр эхэлж байгаа их орныхоо төлөө, салбарынхаа төлөө ажиллаж байгаад осол аваар гэртэл гэмтэл мэрэгжлийн шалтгааллах өвчлөлийн улмаас олон хүмүүс бол одоо хөгжлийн бэрхшээлтэй болдог. Энэ хүмүүсийг харин нөхөн сэргээх ийм одоо санаачлагыг бол одоо бас гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр миний хувьд бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон жаргалыг бас би өөрөө мэддэг. Миний одоо бас одоо матан цадан донд одоо ийм хүмүүс бол байдаг. Тэгээ энэ бол бас маш их одоо хүнд дарамт одоо сэтгэл санааны болон эдийн засаг за мөн одоо хөдөлмөр хэлтийн хувьд ч гэсэн зайлшгүй нэг хүнийг одоо шилбэл одоо тэр гэр бүлийн хувьд ч гэсэн асар их бас дарамт ачаалыг ингээд үрж явд юм аа. Тийм учраас би одоо бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр бол одоо дандаа үйлдвэрчний хэвлэл байхдаа ч гэсэн талаар бол ажиллаж байсан. Бүх хамтын гэрээ хэлцээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ар гэрт нь хэн нэгэн хүн байдаг бол тэр хүмүүст одоо шилбэл тэр чөлөө за одоо магадгүй тэр хүнээ одоо жилдээ нэг удаа арьсан суурилд авч явах нөхөн сэргээх за мөн өглөө одоо оройдоо ч гэдэг юм уу хүнд хүсэх шалтгаанаар одоо ингээд дэмжиж өгөх талаар бол байнга санаачлах гаргаж байсан. За энэ 26 оны төсөв дээр одоо бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж гэдэг бол 370 эд мянган төгрөг байгаа шүү дээ. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхдээ гэдэг юм хүнээ харж байгаа асран хамгаалагч нар гэдэг бас хүмүүс байна. Тэр хүмүүс маань 320 мянган төгрөгийн одоо тийм авдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо юм нэмэх талаар бол одоо би Улсын хурлын гишүүн Баясгалан одоо манай Саран чулуун гишүүг 2 гишүүнтэйгээ хамтраад одоо нэмэгдүүлэх санал гаргаад за тэгээ яг дундын хөлбөр төсөв мөнгөний боломжоос 20% нэмэгдүүлэхээр одоо ингээд санаачилж бол гаргасан. Тэгээ эндээ бол одоо бас нэг багчгсан бас үр дүнтэй. За хоёрдугаарт юу гэхээр би бол хөгжлийн бэрхшээлтэй болцсон осол аваарт өртчихсэн олон ахмадууд байж байдаг. Гэртээ одоо ингээд хагас гаравчихсан ажлын байран дээрээ тий босч чадахгүй. Тэр хүмүүс зориулаад одоо хөдөлмөрийн халамж үйлчлэгээний одоо нэгэн төрөл болох үйлдвэрлэлийн бас мэргэжлийн шалтгааллах одоо сангаас одоо тодорхой хэмжээний нийтдээ бол одоо 10 орчим тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх, нөхөн сэргийлэх юмд тусгаж чадсан. Тийм учраас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол манай улс бол өөрөө хүний нөөц их багтаа улс учраас 112 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхой хөдөлмөр эрхлэлтээр татан оролцуулж одоо ингэж бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хүртэл одоо нэг ангитаа авч те нийгмээрээ бид нар хөдөлж иж энэ хүмүүсээ бол одоо хүний нөөцөө бүрэн ашигладаг юм боломжтой ус болно. Тийм учраас би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилуулдаг аж ахуйн нэгж байгууллагатаа бас би талархлаа илэрхийлмээр байна. За мөн дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнхээр одоо би сая өнөөдөр харахад бас таатай байлаа. Хараагуучдын одоо үйлдвэрлэл урлалын төв дээр би 250 сая төгрөгийн санаачлаг гаргаад нойлын цаас үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж ахуулуулад одоо манай тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нойлын цаасгаа мазаалаа гэдэг нойлын цаас үйлдвэрлэдэг. Тэгэхээр одоо энэ завшааныг ашиглаад гэдэг юм уу те нойлын цаасын болж игэл манай одоо компани аж ахуйн нэгж байгууллагууд маань бас нэг худалдаж авал тэр хүмүүсийг те зүгээр халамж өгөх биш. Эргээд одоо тэр бизнесийн ашигтай байх юм бол тэр хүмүүс нь илүү өндөр цалин авах. Цаашлаад одоо салбитик малбитик гэдэг олон зүйлийн үйлдвэрлэх тийм боломж авах юм байлээ. Тийм учраас бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй магадгүй олон хүмүүс одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг бол одоо ингээд юм дараа тэ төгшөх гэдэг юм ийм зүйлээр харьцдаг. За мөн дээрээс нь одоо би нэг зүйлийг бас одоо санаачилж хэлэх гэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй одоо энэ иргэдийг хүүхэд байхаас нь ахуулаад сургууль сургаад хүн шиг хүн болгоод өгсөн ийм одоо аж ахуйн нэгж байгууллага компани хүн иргэнийг урамшуулдаг байя, хөнгөлөлт үзүүлдэг байя тий. Ийм одоо чимээгүй баатрууд гэж хүмүүс байгаа шүү дээ. Яг нэг үгэлэхэд одоо ингээд тийм хүмүүсийг аваад ажилуулдаг олон аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Урам өгдөг тий. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд л одоо би өөрөө зовлонгийн мэддгийн хувьд бол за эмнэлгээр авч явах шиг хамгийн хүнд хэцүү юм байдаг. Ялангуяа хэвтрийн тий. За тэгээд нөгөө тэрэгэн цэртэй иргэн гэхээр атуусанд аваад явход хэцүү. Сардаа нэг удаа одоо нэг тэрэгэн цэртэй атуус унаа авч явдаг гэдэг. Би өөрөө бас ийм зовлон бэрхшээлийг бас мэддгийн хувьд бол тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эмчилдэг, совилдог, тусгай эмнэлэг ийм зүйлийг бий болгох зайлшгүй шаардлагатай юм байна. Хэлж ярьж чаддаггүй, хаана өвдөж байгаагаа мэддэггүй тийм үү. За мөн нөгөө талаараа бол одоо шил хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдийн маань одоо ингээд эмнэлгээр авч явход бол одоо туйлын хүнд штэ. Тийм учраас бол нийгмийн энэ эмзэг бүлэг юм зорилт бүлэгтэй бол одоо бид нар энэ өөрчлөлт үзүүлсэн шиг үзүүлээ явдаг.
Тэр утгаараа би нэг гэрээр үзүүлэх үйлчлэгээ гэдэг юм санаачилж байгаа. Энэ жил хөдөлмөрийн одоо яам маань бас 5 тэрбум төгрөг 7 тэрбум төгрөг тавьсан байл. Би энд бол одоо хамгийн сайн энэ жилийн төсөв дээр бол одоо хамгийн гэрэл гээтэй бас төсвийн нэг. Нийт хүмүүст одоо баг ч гэсэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь очиод үүсгээ нэг тариаг хийгээд өгдөг, нэг усанд оруулаад өгдөг тийм үү. Нөгөө талаар нөгөө бүр цоорол моорол өгч гсэн бол хүний амьдрал хэцүү шүү дээ. Олон ийм хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн ингээд асар сувдаад өгдөг. Ихэвчлэн одоо шил манай гадаадд байгаа заавал тийм ядуу зүдэн хүмүүс ч биш. Гадаадд одоо үр хүүхэд нь байж идэг те. Гэтэл ээж аав настай, өндөр настай болоод гэртээ ганцаараа байж идэг. Манай нийт ахмадуудын 47% нь өмцөнтэй ганцаараа байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ ганцаараа байхдаа яадаг тэр хүмүүсээ ч нэг усанд оруулаад өгөх, заа хөдөлгөөн засал хийгээд өгөх, эм тариагийн дөхүүлээд өгөх. За тэгээд одоо бас нэг барай засал хөдөлгөөн хийгээд өгөх те. За байнгын хэвтэртэй байгаа хүмүүсийг очиж одоо ингээд нэг басардаг. Тэгээ Японд бол одоо тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бараг тийм цэцэрлэг байдаг болдог. Өглөө нөгөө нэг хүмүүс нь очиж тавиад оройн буцаж авдаг ч гэдэм юм те. Тэгэхээр бид нар энэ хүнлэг иргэний нийгэм бий болгоё гэж байгаа бол хүн болгонд одоо ийм тэгш боломжийг хангаж өгөх тал дээр нь бол одоо ажлыг гэдэг үднээс нь ийм юм гарч ирэх нэ. Тийм учраас одоо хаана хандхаа мэдэхгүй бас хэцүү шүү дээ өөрхий. Тэгээд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань явандаа хатан гарчдаг те хөдөлгөөн сааддаг. Тэгээд одоо тийм хүмүүсийг бол одоо хүндрэл бэрхшээл болоход эм тариа нь олддоггүй. Тийм учраас гэрт нь очиод нэг улиралдаа нэг имчилгээ хийгээд өгдөг те. Тэгэх юм бол тэрийг одоо шууд дэмжиж өгдөг. Бүр даатгалын систем буюу одоо энэ тэтгэврийн реформ гэдгийг манай хүмүүс тэтгэврийн даатгалыг бууруулах гэж юм яриад байгаа. Би болохоор энэ тэтгэмжийн даатгалыг илүү их үйлчлэгээ авдаг болгоё. Өнөөдөр одоо 20-той 30-той 40-той залуучууд надад одоо энэ тэтгэврийн даатгал энэ баг хэрэгтэй мөг гэж ярьдаг. Гэтэл би 60-таа болоод 65-таа болоод ирэх жилүүдэд ганцаардлын өвчин гэж бий болно. Гэртээ очиод нөгөө даатгалаараа гэртээ хүнийг дуудаад даатгалаасаа мөнгө төлдөг. Тодорхой хувь нь өөрөө төлдөг. Тийм үйлчлэгийг бий болгоцсон. Япон хэд 20 жилийн өмнө энийг бий болгоод одоо ингээд бүр жигдээд Монголоос одоо бүр ийм хүн асардаг хүмүүсийг авъя гэдэг ийм зүйлийг бол ярьж штэ. Тийм учраас бол одоо энэ зүйл дээр бол одоо бас шинэ үйлчлэгээ бол нээгдэж байгаа. Тэгээ ийм төрлийн үйлчлэгээ эрхлэх сонирхолтой аж ахуй нэгж байгууллагуудыг бас одоо үнэхээр дэмжиж өгөх ийм одоо хуулийг бол бас би санаачлахаар ажиллаж байгаа. Тэгээд манай Баясгалан гишүүн Саран Чулуун 2 гишүүндээ бас одоо давхар би баярлалаа гэж хэлмээр байгаа. Яг өөрсдөө одоо ийм хүмүүс орж ирснээр жагсаалтаар орж ирснээс болоод бүх хуулийн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний зовлон жаргалыг биднэрт өнгөтөр ярьж өгдөг. Тэгээ хуулийн юмыг дандаа тэр өнцгөөс нь хардаг. Тийм учраас энэ олон хууль тогтоомжууд бол бас маш боловсронгуй болж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна.